Би энэ газрын тусны 21 дугаар салбар дээр жолооч ажилтай. Тэр өдөр одоо тэр авагдсан энэ шоосоор явж байгаа мал бол миний өөрийн малаа би хүнээс нутгийн хүнээс судалж авсан юм 11 сард. Тэгээд цаг хүндрэлээ засвал боллоо хэрнэ ажилдаг ангийнхаа хашаанд авчиж өвлжүүлээд одоо буцаагаад айдуу тавих гээд 25-ны өдөө гаргаад явж байхад хүн тараад юм зураг авсан байна. Өнгөрсөн үйл зод зурхантай халахгүй чигтэй хүндхэн өнгөрснийг хэн хөнгөөл мэдэж байгаа. Ажлынхаа дэргэд гэрийнхээ ойр хідэн малаа 2 дугаар сард авчираад 5 сарын 25-ны өдөр баг руу буцааж очих гээд эзэн нь машина авчрах хооронд угсралтын ангид хамт ажилладаг тогооч хятад залуу түр зурд харж зогсох хооронд сэтгүүлч таарчээ. Би өөрөө энэ жолооч манай компани жолооч амраад байна. Тусалж хонийг харж өгөх гээд. Би бол зөвхөн тусалсан л төдийлдөө гин амраад. Би угсралтын ангийн тогоочоо. Тухайн үед сэтгүүлчтэй хэл нэвтрүүлцэхгүй байсан тогооч утсаар яриулъя гэд байхад ярьчихсан бол ийм өндөр авсан сенсац болохгүй байжээ. хан телефон. хано. хано. Бэжи. Бана яах. Нүнийг одоо уцаар ирэхтэн тэр нөхөр бол өөрөө яриулахгүй байна та бүхэн сошиал дээр харсан байх. Хэрвээ яриулсан бол бид нар холбогдож очиад тэр дор нь газар дээр нь очроод бишээс асуудад бүх юм болох байсан ч одоо ингээд өчтнөө зардал хэрэгжил болж хүмүүсийг одоо янз бүрийн буруу мэдрэлээр хүмүүсийг тархив угааж байна. Дорнтын талд малаа хариулж аваа малчин гээд байгаа. Энэ хятад хүний үед хөдөлмөр халамжийн үйлчлэгээний ерөнхий газраас гадаадын иргэдэд хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг олгосны дагуу гадаадын иргэн харьяатын албаныхан оршин суух зөвшөөрлөг олгон 12 дугаар сарын 31-ний хүртэл бүртгэжээ.